Сайн уу манайхан, дараагийн бичлэгээр уулзаж байгаадаа баяртай байна. Намайг болон манай сувгийг дэмжиж донешн хийсэн бүх хүмүүстээ үнэхээр их баярлалаа. Бичлэгээ тогтмол хийхийг хичээнэ. Юуны өмнө нэг юм хэлье, бас зарлаж мэдэгдэе. Манай сувгийг үздэг, энэ контентийг үздэг, шимтэн сонсдог, үнэн ч үзэгчдээсээ эхлээд хүлцэл өгчээ. Ерөнхийдөө энэ нөхцөл байдал энэ subscribe дарахгүй байгаа хүмүүсээс болж үүссэн гэдгийг ойлгоорой. Тиймээс дараагийн парт бичлэг 15,000 subscribe хүрэхээр оруулна. Дахиад давтаад хэлье. Дараагийн парт бичлэг 15,000 subscribe хүрэхээр оруулна. 20,000-аас 27,000 нуушлаа үзэж байж данцхан тогтчлоор дайрчиж чадахгүй. Миний өдөр болгон хичээж хийж байгааг ойлгохгүй. Энэ оруулжл бай тийм. Гэд тоохгүй subscribe, like ч дарахгүй үздэг хүмүүсээс болоод ийм шийдвэр гаргахад хүссэн учраас. Дараагийн парт бичлэг 15,000 subscribe хүрэхээр оруулна. Түүний дараагийн парт 17,000 subscribe хүрэхээр хийн. Гэх мэтчлэн 20,000 subscribe хүртэл бүх бичлэгүүдээ энэ зарчмаар хийн. Хайрлаад өдөр болгон бичлэгээ тогтмол хийгээд байхад хайр даахгүй бол жоохон ширүүн аргаар үзнэ. Харин үнэнч дэмжигчд, үзэгчд идэвхтэй лайк, комент үлдээдэг үзэгчдээсээ дахин уучлалтгүйе. Бусад үзэгчдээ хурдан subscribe дараарай гэж уриалаарай. За ингээд бичлэгтээ орцгоё. Юужин Нильсэн цүлд ланцаараа асгаж байх ба хідэн бүдэц хэрэгүүд түүнийг ажиглаж байв. Харуул. Ямар гайхалтай залуу вэ? Гадны хүмүүс говьор явахдаа би хамгаалаач юм уу хүтэж хүсэлдэг. Тэгтэл тэр ганцаараа явж. Тэмээч үгүй юм байна. Энэ нэг төрлийн зан үйл юм болов гэж асуув. Туслах 19. Би түүнийг эргэвчил насанд хүрнэ гэж сонссон. Манай овог насанд хүрсэн хүүгүүдээ овоос явуулдаг яслалтай. Хэрвээ чиний зүв бол энэ үнэхээр зан үйлэн болж таарлаа. Гэхдээ алдарт Лайнхарт яагаад тэрийг говь дээр ирж хийнэ гэж асуухад харуул. Би ч гэсэн тэрийг нь мэдэхгүй байна. Юу ч байсан бид тушаалыг биелүүлэхэд л болно. Эзэн бидэнд хүүг Кажаны говь руу оруулж болохгүй байсан. Ганц тийм л тушаал өгсөн. Би шалтгааныг нь мэдэхгүй ч надад эзний шийдвэрийг дүгнэх шалгах хэрэг байхгүй гэж бодож байх зуур туслах түүнийг дурандангаа. Лайнхарт хүмүүсийн хийслэр үнэхээр гайхалтай байдаг бололтой. Тэр яаж ийм хурдан байдаг вэ? Тэр говийн газар нутгийг сайн мэдэхгүй байх учиртай да. Түүнийг энд төрсөн гэж эндүүрхээр байна гэж хэлж тусахгүй байтал туслах тэр ийшээ гүн ирж байна гэж хэлээд сандрав. Харуул. Юу гэж сандарна өөрөө дурангаар харав. Түүнд дагаж байгаагаа мэдэгдэхгүй тулд зайгаа барьсан. Тэр биднийг дурангаар харж чадна да гэж бодож сандрав. Цагаан арслангийн дийл. Лайнхартын цагаан галын арга байл. Юужин цагаан галын техникийг ашиглан асар их тоос шороо манарган тэдний зүг маш хурдтайгаар довтгоно. Харуул тэр үнэхээр ийшээ ирж байна. Яаж? Үгүй тэр анзаарчихсан юм болов. Тэр биднэр лөө арайд хурдан ирж байна. Үгүй инээ харин ч сайн хэрэг байх. Ухахад хитрхи хожиндож бүгд цэвсгээ гаргаад гэж хаширв. Хідүүлээ өөрсдийгөө дээрэмчэд гэж бодогдуулъя. Хідүүлээ түүнийг дийлээд үнэт эдлийг нь хулгайлбал тэр дараа нь буцаад өөрийнхөө мөрөөр явах байх гэж хэлв. Юужин өөрсдийгөө нуух чадвар нь муу байгааг бодоход алуувчд биш боловтой. Хувцсыг нь харахад аялагчд боловтой. Энэ гихтээ дүр ховролтойх гэж бодов. Юужин ахлагчийн элдийг хараад игтийн сүнс. Тэр элдийн аваргаас илүү хүчтэй. Игтийн сүнс гаргаж чадах бол дайжгүй чадварлаг игтэн байж таарна. Удсан байна. Сүүлийн 2 жил би игтнээс илүү үзэгтэй найзалсан. Шийд сурах зуваатай байсан. Гэхдээ би хөдлөх илүү их дуртай гэж бодов. Юужин аянгийн мэд хурдтайгаар довтолж тэдний удирдагчтай ил зөрүүлэн хүчтэй цохилт өгөхөд удирдагчийн гар барьц алдан жижирнэ. Харуул хүчтэй цохилтын жижиргэнээс болж ухарахад бусад харуулууд Юужинийг тойрон бүсэлж ав. Юужин шидээ идэвхжүүлв. Харуул тэр шившлэг хийхгүйгээр шид хэрглэж чаддгийм үү? Юужин ямар ч шившлэггүйгээр ардаа олон тооны шидийн тойрог үүсгэж тэдээсээ хүчтэй гэрлийн сумуудыг харуулж туслах харуулуудыг хормын дотор унгав. Юужин хөөе та нар хийм яагаад намайг дагаад байгаа юм гэж асуухад харуул дээрэмчэд гэж сандран хариулв. Юужин нахама хараад ицсэн хүчтэй ус бололтой. Сууг дээрэмчдийн удирдагч нь хүртэл игтийн сүнс ашиглаж чаддгийм байна. Инээмсэлтэв. Тийм бол 100 хүнтэй бүлэг дээрэмчэд бүр их хүчтэй байх нь. Энэ дээрэмчдийн учрыг олдог төрийн цэргүүд бүр хүчтэй байх нэ. Ямар гайхалтай юм бэ?
Нахама ийм их хүчтэй юм чинь энэ твийг тэр чигтэн нэгтгэх хэрэгтэй гэж хэлэхэд харуул бид жаахан онцгой юм гэж төгдрөн хэлэхэд юу ч хөө ирхмэ худлаа ярха бодоод үннээ хэл. Хэлэхгүй байж болно ч та надад хамаагүй. Би өөрөө олоод мэдчихнэ гэж айлах уу. Харуул тэр үнэхээр алдарт Лайнхартын залуу эзэнтэй юм гэж үү? Тэр залуу харагдаж байгаа ч хэлж байгаа үг нь согтуу гүсний цэргийн үг шиг байна. Бас энэ цус харах хүсэл. Баян айлын эрх хүүхэд цус үзэх хүсэлтэй байна гэж байх уу? Биж айж сандран бодож байх зур алуу орчлоо. Агшин зуурын шилжилтүү гэж уулгаалтан сандрав. Юу ч гинт дээрээс нь илдээ далаа маш хүчтэйгээр дайран довтлно. Харуул энэ илдийн сүнс байна. Би ихэндээ эргэлзэж байсан. Илдийн сүнстэй мөргөлдөхөөр маанаа нь хэмнзээ алдаагүй байна гэхээр түүнд ч гэсэн илдийн сүнс байгаа юм байна. Тэр ис ашиглан миний харах үзмжийг хааж байна. Төрүүнийг шиг шидийн сум ашиглах болов хэмээн бодоод маананы бүрхүүл гэж шившдэг хийн хамгаалалт үүсгэв. Илсэн шуурган дундаас шидийн сумнууд дайрч хамгаалтыг эвдэв. Тэр миний маананы бүрхүүлийг эвдчихлээ. Нэг оттой шидийн сум ийм их хүчтэй байт юм уу гэж бодох мөчид юужин урдан тулж ирээд дайрав. Тэр намайг чагах нь харуул онхнэ гэж айж цочирдов сандрав. Юужи хоолонд нь илдээ тулгаад тэр дороо буцаад ухарч үсэлдэгч рүүгээ харан ёжлон инээмсэнлэн. Харуул чи дайрхаа бочихж байгаа юм уу? Намайг ингэж доромжилно гинэ гэж уурлав. Харуул уурлан юужин рүү дайрав. Юужин харуулын ширүүн дайрагтуудыг гайхалтай хурдтайгаар хөнгөн бултна. Юужин хамаагүй дээр байна. Би дахин төрснөөсөө хойш анх удаагаад илдийн сүнстэй хүнтэй тулалдаж байна. Над руу цус үзэх сольдохтойгоор дайруул их зүгээр эдэг гэж бодов. Харуул асар хурдтайгаар довтолж харуулыг зүсэн шархтуулна. Харуул намайг онцглоо. Гэхдээ гүн биш юм байна. Тэр надад зөөлөн хандсаар л байна гэж уурлан хамаг хүчээрээ дайрав. Юужин хөнгөн өсөрч бултаад илдээ хуйнд нь хийж зогсоход харуул гайхав. Чи яагаад илдээ хуйнд нь хийж байгаа юм? Би ялагдах болоогүй байна гэж уурлав. Юужин мэднэ. Гэхдээ би чамайг одоо нүцгэн ялна гэж хэлэхэд харуул маш их уурлан. Юужин рүү огцом довтолж, юужин дайралтаас нь буфтаад харуулын цээжинд хүчтэй цохилт өгнө. Харуулын амнаас нь цус гарах бөгөөд юужин түүний толгооноос нь барьж авна. Газар хүчтэй саваад чи хий юм гэж асуув. Намайг Рахман Сүлхов гэдэг гэж хариулахад юужин толгоог нь ахаад газар саваад. Надад чиний нэр хамаагүй. Чи хэний тушаалаар ирсэн юм гэж асуув. Рахман юм хэлсэнгүй. Юужин хариулахгүй юм биз дээ гэж хэлээд толгоог нь ахаад газар сав. Туслах гуйж байна болоочтэй. Манай эзэн Тайри Ал Маданы гэж хэлж дуусаагүй байтал Рахман туслахаа. Юу ч битгий хэл гэж бас хийж дуусаагүй байхад нь юужин толгоог нь ахаад газар саваад. Тийш чин хийм гэж асуув. Туслах ноён Тайри Ал Маданы Кажитаны эмэр хүн гэж хэлв. Юужин миний явж орсон баруун хаалганы хажууд Кажитан хот байдаг. Тэгэхээр энэ Рахман новш Кажитаны эзний албад гэсэн үг гэж бодов. Туслах эзэн биднийг Юужин Лайнхартын араас гэж хийж дусаагүй байхад нь Юужин зүгээр Юужи юм уу? Надаар дайжигнаад байгаарай гэж уурлахад. Туслах залуу эзэнт нь Юужин Юужи яах гэж явуулсан юм гэж асуухад туслах биднес ч гэсэн яг нарийн шалтгааныг нь мэдэхгүй. Тэр зүгээрд бидэнд таныг Кажаны руу оруулж болохгүй гэж хэлсэн. Тийм болохоор ахмадын толгойг 50 морхиж дээ гэж гуйн сандрав. Юужин Кажаны эндээс урагшаа яваад байдаг говийн нэр байна. 300 жилийн өмнө Хамилийн төрсөн нутаг байсан бол одоо Кажаны говийн төв болсон. Саяхнаас Кажаны говь бий болсон. Энэ ч гэсэн Туратын газар нутгийг үгүй болгосон Исэн шуурганаас үүдэгтэй. Тэгэхээр Исний шидтний төв гэсэн үг үү? Тийм газар гадаад хүн байх нь. Тэр хүн алдарт Лайнхартын хүүг тэнд байлгахыг хүсээгүй бололтой. Нахмад байхдаа болгоомжлох ёстой ганц хүн бол хоригдлынч Түри хаантай гэрээ хийсэн Амелия Мервин. Асуур говьд байдаг янд нь эндээс хол. Энэ бас Анисис үлд харагдсан газараас баггүй зайтай. Тийм болохоор надад тийшээ явах хэрэг байхгүй гэж бодов. Юужин та нар буц. Харин чи надтай хамт яв. Би юу ч болсон хамаагүй Кажанид очих хэрэгтэй байна. Хэдэн асуудал гарч ирвэл би чамаар учрыг нь олуулна. Чи намайг юу гэснийг ойлгосон биз дээ. Эзэн чинь Кажитаны эмэр гэсэн байхаа. Чи түүний нэрийг ашиглан ямар ч төрлийн асуудлыг шийдвэрлэж чадна. Рахман тэр чинь гэж айж сандрав. Юужин хүсгүй байвал би Лайнхартын төв байр руу очиод тэдэнд Кажитаны эмэрийн албатууд дээрэмчин болж дүрсгээд Лайнхартын эрдэнсийг хулгайлах гэж оролдсон гэж хэлнэ. Энийг юу гэж бодож байна да гэж асуув Рахман.
Надад тийм бодол байхгүй гэж айд сандрав. Юужин азар надад үн цэнтэй зүйл байгаа. Чи үүний юу болохыг мэдэх үү? Энэ Вайнхартын өвөг дээдэс авгаа Вермутийн амьд байхдаа шилж байсан салхины шуурган илд Винид. Хинч байсан үүнийг авахыг хүснэ. Кажитаны эмэр Винидийг хулгайлахын тулд энэ бүгдийг хийсэн. Ихэнх хүмүүс тэгж л бодно гэж хэлэхэд Рахман маш их айж. Энэ хүү үнэхээр тэгж хэлбэл ганц минийгч биш, бүх туслахын минь толгой газар өнгөрнө гэж бодов. Би гиснэр чи хий, Юужин, залуу эзэнт нь ойлголоо гэж зөвшөөрөв. Юужин нүүрэндээ аимшигтай бөгөөд егүүтийн инээмсэглэл тодруулна. Үзэгдэл шилжиж Рахман Юужин хоёр алхаж байх ба Рахман би эзнээсээ урвчлаа. Эзэн Вайнхартын хүүг Кажаны хойв руу явууж болохгүй гэж тушаасан. Түүнийг хамгааж явуулах ёсгүй байсан. Тушаалаа биелүүлж чадаагүй буцсан туслахуудад минь юу тохиолдох вэ гэж бодож завнав. Юужин, хөөе Рахман, чи ямар албан тушаалтай юм гэж асуув. Рахман, би Улаанговийн дайчдын 2 дугаар салаа болох гол хамгаалагч цэргүүдийн ахмад. Кажитаны эмэр болох Тайри Маданы албат гэж хариулв. Юужин, дээд тушаалтан гэж мэдсэн юм. Тулааны чадвар нь аргагүй л ахмадих байсан гэж дүгнэн бодов. Юужин, Кажаны говьд эсний шиттэн байгаа юу гэж асуув. Рахман, айн гэж гайхав. Юужин, битгий мэдхгүй дүр эсгээд бай. Хоёулаа дахиад нэг үзэлцэх юм уу гэж асуухад Рахман, би үнэхээр мэдэхгүй байна. Тэгнэ гэж байхгүй. Яагаад ганцхан эзэн хаанд үнэнч байдаг эсний шиттнүүд хотоос хол Кажаны говьд байна гэж сандар нь асуув. Юужин, урд нь тулж ирээд тэнэг юм уу? Кажаны говь анх Туратын газар мутаг байсан. Тэгтэл гинтийн шуургойг говь болгочихсон. Нахмугийн султан бохны тогтоосон ховь заяагаар сүлжилт явагдсан гэж хэлсэн. Тэгээд дайчтай бэлтгэлжүүлэхээр говьд байлуулсан. Тэгээд элсэн сүл нэмэгцээр л энэ кид гүрэн байсан бол тэд нар хизээж тэгж чадахгүй. Тийм болохоор л тэд нар Туратыг тэгж улаа юм гэж хэлв. Рахман, тийх боломжгүй. Чиний зүг байлаач манай эзэн ийм галзуу гэрэгт оролцох төрлийн хүн биш гэж эсэргүүцэв. Юужин чи харагдаж байгаагаас ихүү гиний юм. Чи Кажаныг их юм биз дээ. Одвол чи азар элсэн шуурганаас амьд гараа үз. Тэгээд эзэн чинь чамайг энд авчирсан байж таарна. Тийм бодохоор чи эзэн чинь элсэн шуургатай ямар нэгэн холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж бай. Үүнийг санаж яв. Би гадны улсад ямар нэгэн асуудалд ормооргүй байна. Эзэн чинь намайг яагаад Кажаны руу явуулахгүй гэж байгааг баатарлаж байна. Вайнхартын залуу эзэнт нь цүлживт явуулж байгаа элсний шидтний байгаа газарт очиод төвөгтэй асуудал үүснэ гэж хэлв. Рахман, би юу гэх гээд байгааг чинь ойлгож байна. Тэнд үнэхээр чиний хэлсэн тэр элсний шидтэн байвал би чиний урдуур орж чамайг хамгаална гэж шийдэмгий хэлв. Рахман, тэд Султаны дор ажилдаг элсний шидтэн байсан ч миний эзэн Кажитаны эмэрт хүндлэл үзүүлнэ гэхэд Юужин тэгж л найдтаа гэж хэлв. Рахман, эвтээ чи яагаад Кажитаны говь руу явж байгаа юм бэ? Тэнд үнэхээр юу ч байхгүй гэж асуув. Юужин уулш хайж байна гэж хариулв. Рахман, булш? Чи энд өвөг дээдсийнхээ булшийг ирэхээр ирсэн юм уу? Надад эрт хэлэхгүй яасан юм гэж асуухад Юужин, тэгвэл чи яах байсан юм? Рахман, Кажанид оршуудын газар байгаа. Би чамайг шууд тийшээ хүргэж өгөх байлаа гэж хэлв. Юужин, миний хайж байгаа булш өөр газарт байгаа. Оршуудын газарт байхгүй гэж хариулв. Тэгэхт тэд нэгэн баян бүрт дээр ирэв. Рахман, баян бүрт гэж гайхав. Юужин, хуурамч байна. Рахман, Кажанид баян бүрт байх ёсгүй дээ. Зэрэглээ гэж хэлээд байна уу гэж асуухад Юужин, энэ зэрэглээ байсан бол аль нэг хол газар жинхэнэ баян бүрт байгаа гэсэн үг. Энэ хий үзэнтэд харуулдаг шийдвэ. Рахман шийд байж боломжгүй юу? Хүн яах гэж хий үзэрглийн шийдээр хуурамч баян бүрт гарах юм гэж гайхна асуув. Юужин, хөөе Рахман, наад үгүйсэлдээ дотроо хатгал, яригчин сонсохоор уур хүрээд байна. Баян бүрт говийн аялагчид их үн сэнтэй байдаг. Хүн баян бүрт харахаараа тийшээ заавал очдог гэж хэлв. Чи арай тэнд хүмүүс бид нар луу гинтийн дайралт хийх гээд отож байгаа гэж хэлээд байна уу гэж асуухад Юужин харж л вэ гэж хэлв. Гэтэл гинт хэлсэн доороос сэлэн цухухад залуу эзэнтэн аюул гэж хэлж дусаагүй гахад Юужин үсрээд чиний харсан зүйлийг намайг хараагүй гэж бодоо юу гэж асуув. Юужин дунд төвшний салхины сүнс гээл гэж хэлээд салхины дайралт хийхэд Рахман хүчинд нь хол шийдэгдэв. Элсэн доор байсан алуурч нь нилээд хүн шархтан газарт унахад элсэн доороос нилээд олон алуурчид гарч ирэв.
Рахман яаран гүйж ирээд зэвсгээ доошин буулгах. Би Кажитаны эмэр Тайриаз Маданад зүдэгдэг Рахман Сүлхов дайчин байна. Энэ хүн эзний мань зочин. Тийм болохоор зэвсгээ хураагаад ухарцгаа. Тэгэхгүй бол би Кажитаны эмэрийг эсэргүүцэж байна гэж ойлгон шүү гэж хэлв. Гэтэл залуучид тэднийг бүслэн ав. Рахман: "Юу? Та нар намайг сонссонгүй юу? Энэ хүн Кажитаны эмэрийн зочин" гэж гайхан сандрав. Рахман: "Кис гүрний Зайнхарт гэр бүлийн хүү" гэж хаширхад Южин: "Тэхif нэмэргүй Рахман. Чи хамаг юмыг нь бэлдээд тэдэнд бүр амар увчлаа" гэж шоолонгүй хэлв. Рахман: "Айн?" гэж гайхав. Южин: "Тэд над руу дайрчсан болохоор биднийг амьд буцаахгүй." Южин: "Зайнхартыг азбус асуудал үүсэх болохоор хор юм уу бодис ашиглаж миний амыг талсах бах. Гэхдээ тэгхийн тулд та нар эхлээд намайг ялах хэрэгтэй" гэж итгэлтэй хэлв. Рахман: "Эднэр хитрхи олуулаа байна. Би залуу эзэнтэнд туслахын тулд тулалдах ёстой" гэж бодов. Южин: "Хүрээд ир, эсвэл би очих юм уу?" гэж инээмсэглэн асуув. Олон тооны алуучид зэвсгээ далайн Южин рүү нэгэн зэрэг довтлоо. Үзэгдэж шилжиж бид өнгөрсөн хархва. Анис Хамел: "Чи яагаад дандаа ашигладаггүй зэвсгээ авч явд юм бэ?" гэж асуув. Хамел: "Эднэр нэг л өдөр хэрэг болно." Сеня: "Анис, наадхаа орхи. Энэ новш угаасаа хүний үг сонсдоггүй юм." Анис: "Гэхдээ Сеня, Хамел ингэж болохгүй шүү дээ. Хамелийн ашигладаггүй олон зэвсгийг яагаад муран авч явж байгаа юм?" гэж асуув. Хамел: "Би түүнийг хайж чулуу даавар ялсан." Анис: "Наад чинь ч гэсэн шудраг ус байна. Яагаад өөрийн чинь зэвсгийг авч явахаар мөрийдсэн юм?" гэж асуув. Хамел: "Анис, битгий ганцхан намайг муу хүн болгоод. Тэнд ганц миний юм байхгүй шүү. Чиний нандан ариун ус хүртэл тэнд байгаа. Тэднэр нь тэгээд мангар их. Тэнд мурны сүх байгаа. Тэр сүх хамгийн хүндэн" гэж хэлгээд. Анис: "Миний ариун ус ганц миний эзэмшил байсан бол би өөрөө авч явах байсан юм. Миний ариун усыг хамгийн хэрүүлдэг хүмүүс бол Сеня та хоёр. Муу хоёр новшнууд минь" гэж уурлав. Хамел: "Сеня, би чамд ариун ус дээр бие барь гэж хэлсэн биз дээ" гэж уурлан асуув. Анис: "Дуудлын шидээрээ тэр уснуудыг хадгалсан бол бидэнд ийм том тэрэг хэрэг болохгүй байсан юм. Чи тэдний гаргаж ирэх хүндрэлтэй болохоор авч явах хэрэгтэй гэсэн санд гаргасан хүн нэстэ. Хэрэгтэй үед шууд хэрэглэнэ гэж уухсахад. Хамел: "Вермут, чи энэ тал дээр юу гэж бодож байна? Чи тэрэгч хэрүүл яасан юм?" гэж асуухад. Вермут: "Наан чинь миний зэвсэг байхгүй" гэж хариулв. Хамел: "Тийм ээ, тийм, сайхан юм. Халаасны онгоцны шид амар байдаг бах та" гэж атаархан хэлв. Сеня: "Тийм байгааз. Тийм бодохоор би чамд надаас шид сур гэж хэлсэн юм шүү дээ. Чи өвдүүдээрээ сүгдүүл. Би нойроо хасан чамд зааж өгье" гэж доовлов. Южин: "Өмнөх амьдралт минь надад энэ нөмрөг байсан бол тэд нар намайг тэгж их муу хэлэхгүй байсан юм" гэж бодов. Үзэгдэл буцаад тулаан руу шилжих ба Южин: "Би өмнөх амьдралын хамил шиг хийх болно. Нөмрөгөө дэлгэн нөмрөгөн дотроос 2 жад гаргаж ирээд алуучдын дайралтаас бултан дээш үсрээд агаарт жадны тусламжтайгаар алуучны элдийг хааж сөрөг довтлогоо хийн. 2 алуучч нь амархан устгав. Гэтэл нэг алуучид Южиний бүслэн дайрсан ч тэрээр хурцтайгаар бувтаж хормын дотор араас дайрсан алуучны ард гараад толгоог нь бүндүс хийлгэв. Дахин уран алуучч нь 2 талаас нь дайрах боловч Южин нөмрөг дотроос хултаг гарган асар хурдтай шидээд 3 алуучны толгойд зоож орхив. Ахаад 3 алууччин дайрахад нэгнийх нь толгойд гутал зоогоод Южин нөмрөгөөс 2 илд гаргаад 2 гартаа илд барьж алуучдын зэвсэг дайрагтыг хааж байхдаа нэг алуучныг ардаа нүдтэй металлаад нөмрөгөөс сүх гаргаж ирээд урд байгаа алуучныг алан сүхээ. Үлдсэн алуучт руу шидэв. Сүх нэг алуучны толгойд зоогдож ард байсан алуучны толгойг хормын дотор таслав. Ахаад элсэн дороос алуучид гарч ирнэ. Южин тэд дулалдах ба Рахман: "Тэр тэднийг илт давуугаар ялж байна. Би бүр хаана очиж туслахаач мэдэхгүй байна" гэж гайхан бодов. Южин нэг мэтгэд бүгдийг нь алсан байх ба алаарт хөөрөх зэвсгүүдээ буцаан хурааж тулааныг дуусгана. Рахман: "Тэр бүр Зайнхартыг хідэн үеийн эрдэн болсон Вини дийгтэй ашигласангүй. Бас шидийг зүгээр дэмжлэг болгон ашиглалаа. Үүнээс гадна олон төрлийн зэвсгийг сурмгаа ашиглах юм байна" гэж бодов. Рахман: "Чамд бүгдийг нь алах хэрэг байгаагүй зү" гэж асуув. Южин: "Тэдний гар хөлийг тасцсан ч алуучинд амь наснаас нь илүү түүний даалгавар чухал байдаг. Орилдоггүй төрлийн хүн гэсэн үг. Надад алуучныг ятхан яриулах чадвар байхгүй. Үргэлжлүүлэн явах юм уу гэж асуув.
Би эзнийг ч бодоод чамайг дагуулж явсан юм. Тэгтэл тэднэрт эзэн чинь хэн байх хамаагүй ээж. Тэгэхээр надад чамайг дагуулж явах ямар ч шаардлага алга гэж хэлэхэд Рахман би гэхдээ зүгээр ингээд буцчиж чадахгүй гэж сандрам хэлв. Юужин яагаад чи тэр доор юу болж байгааг өөрийн нүдээр хармаар байгаа мó гэж асуухад Рахман хариулсангүй. Чи нээх их тос болохгүй юм. Би саад болохгүй хичээнэ гэж гуйв. Юужин тааллаараа бол гэхдээ намайг чамд туслан гэж бодох хэрэггүй шүү гэж хэлж дуусаад. Юужин гэнт ямар нэгэн зүйл мэдэрч дээш үсрэв. Үгсэн алуурчдын цогцос газар дээр хайлж буцалж эхэлнэ. Юужин цогцсыг дахид удахчлаа. Энэ дуудлагын шид байна. Их хэмжээний манай газар доороос гарч байна. Ямар нэг юм ирж байна. Эс газар руу сорогдож, асав том элсэн шуурууд игдэж, эрвэн тойрныг сорно оч эхэлнэ. Рахман залуу эзэнтэй зүхтаарай гэж сандар наширв. Элсэн шуурга улам ширүүсэж, тэнгэр өд мөшгөрөл хөөрнө. Рахман шуурга энэ гинтийн ч гэсэн нэг л хачин байна. Ийм хэмжээний элсэн шуурга гівгэнд гарч ирэх шид хэмээн бодов. Юужин хэлснээр Кажаны залгисан элсэн шуурга шидтнүүдийн хэрэг юм гэж юу гэж гайхан бодов. Рахман миний амьдарч байсан тосгоныг хийсгсэн элсэн шуурга хүртэл гэж уурсан шүдзүү. Рахман хутгаа барин элсэн шуурга руу хашгиран дайрна. Рахман элсэн шуургыг зүсгээр зэвсгээ хүчтэй далайна. Рахман хитрхи хожимдож ийм том элсэн шуургыг зүсгэд миний чадвар хангалтгүй байна гэж сандран бодов. Би улам гүн шигдэж байна гэж бодож байх зур Юужин өөрийн маанаага ашиглан элсэн шуургыг эсэргүүцэн пойрог үүсгэнэ. Би гэлийн салхиар элсэн шуурганаас холдож чадахгүй юм байна. Хамгийн сайндаа ингэж тисэх юм байна. Агшин зуурын шилжилтээр холдчихдаг юм билүү гэж бодов. Юужин нэг зүйлийг хараад үгүй ээ. Элснээс нэг юм гарч ирж байна гэж анзааран бодов. Рахман элсэнд бүрэн боогдож Юужин түүнийг хараад аврахаас та гэж бодоод гараа сунган шидээр түүнийг гаргаад хол шидэв. Рахман залуу эзэнтэй гэж сандар наширв. Юужин зүхтаач тэнэгэ гэж хэлэх тэр мөчөд элснээс асар том элсний үт гарч ирнэ. Юужинийг шууд залгиж орхино. Рахман залуу эзэнтэй гэж айж цожирдан хаширв. Рахман намайг аврахын тулд Юужин залуу эзэнтэй тэр гэж бодоод. Рахман би дайчин хүн шиг би элсний үтийг алж хариугч нь барих болно. Юужин залуу эзэнтнийг аварна гэж уурсан хаширн дайрв. Юужин элсний үтний дотор доош унж байх ба эзэн бүх юмаа задалж энерги болгох ашигладаг. Энэ хараал эзэн мангаст ядууруулах эрхтэн байхгүй. Тийм болохоор бид нь орсон цагт гаргацсан байхгүй. Би дотроос нь зүсэж гарахад л болно гэж бодоод цагаан галын арга барил. Тэгээд тойргон галын арга барил гэж хаширв. Юужин дотроос нь хүчтэй шидээ ашиглаад элсний үтний үзгийг сэт татан гарч ирнэ. Юужин дуудлын шид ганцхан элсэн шуургал бий болооч. Элсний үтийг дуудаагүй байж зүгээр л энэ хэсэгт амьдардаг үт байж гэж бодов. Тэгэхээр энэ элсний үтийн үүр гэсэн үг үү? Шидтнүүд бусдад харагдахгүйгээр судалгааны ажил хийхээр даанжин гэдэг нэртэй зүйлийг бий болгодог хэмээн бодоод хуучнаа дурсав. Сеня элсэн сүлд сүүшдэг шидтнүүдийг элсний үд даанжин хийч гэж хочилдог. Элсний үд говийн газрыг ухаж лабиринт бий болгодог. Тэрийгэ бүтээхэд нээх их уддаггүй. Дунджаар 10 хоног уусна. Байгаагаар нь орхивол тэр газар доор даанжин бүтээн. Хэсэг хугацааны дараа чи элсний үтийг алхад л уулна. Дараа нь шидээрээ даанжингийнхаа бүтцийг шинжилнэ гэж тайлбарлав Хамел. Чи ч хүсэн дараа нь элсэн сүлд даанжин хийх үү гэж асуув. Сеня содиотой юм уу? Би яах гэж өөрийгөө говийн даанжинд нуух юм гэж Юужин хуучнаад урсав. Юужин газрын зураг гардаж ирж хараад зам харагдаж байна. Энэ данжин Хамелийн төсөн нутагтай ойрхон газар руу хөдөж магадгүй. Юужин явцгаая гэж хэлв. Үзэгдэд шилжиж рахман баригдсан байх ба рахманы өмнө гинт баг зүүсэн нууцлаг элсний шидтнүүд гарч ирнэ. Элсний шидт нь Рахман Сүлхов. Чамааг элсний үт рүү дайрахыг харах инээдтэй байсан. Чи ийм чадвартай байж өөрийгөө элсний үтийг ялна гэж бодоо юу? Рахман энэ юу вэ гэж айж цочирдан асуув. Элсний шидтэн. Тэр чамааг үлдээ. Бидэнд хэдэн асуулт байсан болохоор чамааг энд авчирсан юм. Юужин Лайнхарт. Лайнхарт гэр бүлийн эрх залуу эзэнтэн Кажаны говьд юу хийж байгаа юм гэж асууснаар энэ хэсэг дуусдаг. Энэ удаагийн part маань энхүү дуусаж байна. Лайк дараад, Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа.
Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.